байцгаана охтодоо өнөөдрийнхөө зөвлөгөөгөөр та бүхэндээ алоэ вераг ямар зүйлд хэрэгтэй болоод гэрийн нөхцөлд хэрхэн яаж хэрэглэх талаар зөвлөгөө хүргэх гэж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? Цэвэр алоэ веран зөвхөн арсыг чийгшүүлээ зогсохгүй усны уугт дүрхэж массаж хийж өгснөөр таны ус маш эрүүл торгомсог болж өгдөг юм. Ингээд охид бүсгүйчүүд та бүхэн усанд орсныхаа дараа биедээ жигтгэн зүрхэд аман усандээ массаж хийгээд үзээрэй. За бас нэг зүйлийг нэмж хэлэхэд биений илүүдл усыг авахаас өмнө та арьсандаа жигтгэн зүрхэж өгснөөр энэ нь ямар нэгэн гэмтэл болон эмзэг мэдрэмтгий арьсыг хамгаалдаг. Харин дараагийн зөвлөгөө бол бага хэмжээний алоэ вераг бидний хамгийн сайн мэддэг коконот оёлтой холж өгснөөр энэ нуруулыг гайхалтай чигшүүлэгч тоос болж өгдөг юм. Ингээд охтууд маань өдөр тутамдаа хичээлдээ ажилдаа явахдаа замаад үйлчлэгт явахаас өмнө уруулаа бодохоос өмнө энэхүү чигшүүлэгч маскыг урууландаа түрхэж өгснөөр таны уруул гайхалтай зөөлөн булбраа бас үзэсгэлэнтэй харагдана гэсэн. Дараагийн зөвлөгөө бол хамгийн чухал хэсэг. Хуурай шиж гинтсэн будагтай, хиймтэй, хуурай ирсэн үстэй бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай. Та орой унтахаас өмнө бага хэмжээний алоэ вераг үснийхээ уугт дүрхэж сайтар массаж хийж өгөөд хонуулна. Ингээд маргааш өглөө сайтар угаагаад шампунь, кондишнер хэрэглээд үзээрэй. Алоэ вераг зөвхөн чийгшүүлэх тосноос гадна цэвэрлэгч байдлаар ашиглаж болдог. Охид бүсгүйчүүд бид нүүрнийхээ бодлыг хэрхэн арилгах вэ гэдэг дээр маш их анхаарал хандуулдаг шүү дээ. Тэгвэл натуралны ямар нэгэн харшил өгөхгүйгээр хамгийн эрүүл аргаар таны нүрийг цэвэрлэх болно. За ингээд охид бүсгүйчүүд та бүхэндээ өнөөдөр өөрийнхөө өдөр тутмын хэрэглээ болсон биеийн болон усны чийгшүүлэгч, тэжээл өгөгч, гялалцсан толгор болгогч, зам цэвэрлэгч байдлаар хэрэгжилж болох алоэ верагийн талаар сэтгэлээ хуваалцлаа. Дараагийн зөвлөгөөгөөр та бүхэн маань ямар зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа бас комментоор биччихүүлээрэй. Хэрвээ энэхүү зөвлөгөө танд таалагдсан бол лайктаарч бидэнд урам зориг өгөхөө мартава. Ингээд дараагийн зөвлөгөөгөөр уулзлаа. Түр баяртай.